Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ? Даралт хэмжүүлэхээс өмнө 5 минут тайван сууж амрах хэрэгтэй. Давсаг дүүрэн үед 10-аас 15 нэгж илүү заадаг учраас давсгаа сулалсан байх шаардлагатай. Хөлөө ачсан үед 2-оос 8 нэгж илүү заад иймээс хөлөө ачихгүй байх хэрэгтэй. Үлмийн дээрээ тулсан үед 5-аас 10 нэгж илүү заадаг тул хөлийн ул шаланд бүрэн наана. Сандлын түшилгээ бүрэн налаагүй үед 5-аас 10 нэгж илүү заадаг тул сандлын түшилгээ бүрэн налцуунаа. Хувцсны гадна талаас хэмцэн үед 10-аас 40 нэгж илүү зан. Тиймээс хандсуугаа шууж үзүүлэх хэрэгтэй. Даралт хэмжиж байх үед ярихад 10-аас 15 нэгж илүү зан. Иймээс ярьж болохгүй. Буруу байрлуулсан үед 10-аас 13 нэгж илүү заадаг учраас зүрхний харалтаа байрлуулж даралтаа хэмжээрэй. Даралтаа зөв хэмжиж сурцгаая. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2023